top. Then your girl gave me just a little bit of la chop. Baby so cold, he from the north, he from the Canada. Bankroll so low, I got nothing. За сайн байцгаана уу? Тэгэд хүн тэрхтээ подкастын 3 дахь дугаар энэ хүрээд эхэлж байна. За тэгээ өнөөдрийн ярих сэдвэр X-тэйгээ найзууд хэвээр үлдэх нь зөв үү? Эсвэл буруу юу гэдэг талаар ярилцсан. За тэгээд M+-ыг ашиглаад энэ хүү подкаст сонсож байгаа хүн болгонд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн зочноор заавар дэлцэлж байгаа. За сайн байна уу? Нааг анх хоёр алтан болдог. Тэгээд өнөөдөр олцож одоо баяртай байна. Энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Тэгээд ер нь X-тэйгээ найзууд байх, хэвээр үлдэх гэдэг яг энэ хүү философч гэх юм уу, энэ хүү ойлголтыг ер нь хүн болго өөр авч үздэг баг. За тэгээд миний бодлоор болохоор X-тэйгээ найзууд хэвээр үлдэх нь зөв гэж боддог юм баггүй юу? За. Тэгээ яг чи өөрөө яг л дээ. Чи өөрөө юу гэж бодож байна? За мэдээж X-тэй хүмүүс байгаалах. Тэгээд X-тэйгээ эргээд мэдээж найзууд үлдэнэ гэхээр мэдээж шал өөр мэдрэмжтэй л байт юм санагдаад. Одоо хоёулаа мэдээж найзууд хэвээр үлдэх юм бол тэр бол хоёр талаас гэсэн үг шүү дээ нэгсэндээ. Эрэгтэй чи эмэгтэй чи ингээ хоёулаа хоорондоо за тий хоёулаа найзууд үлдээгээд тохиролцсон тий. Гэтэ заримдаа тэр нь бас болохгүй ч үе бас байж болно л доо. Яг найл нэгэнд давмгаалдаг байж магадгүй тий. Давмгаалдаг байж магадгүй. Яг тийм үед бол бас жоохон хэцүү асуудал бас өөрөөр хөндөгдөх байх. Харин зүгээр гэтэ яатсан олонхыг харахад бол эрэгтэй нь илүү тийм бодолтой байд юм шиг байлаа. Найзууд хэвээр үлдвэл зүгээр гэж боддог юм шиг санагддаг. Гэтэ энэ байдал угаас харьцангуй ойлголт л доо. Тэгээ хоёр талаас нь ус юм болно бодох хэрэгтэй. Тэгээ миний хувьд бол хэцүү байж болох байсан ч гэсэн хэцүү ер нь бол. Тийм. Өмнө одоо өөртөө болж исэн юмнуудаас ярьж. Яагаад ер нь хэцүү гэж бодож байна? За надад болж исэн юм бол нэг тийм зүйл байдаг л да. Одоо жишээ нь нэг охинд ингээд аюу сайн байж байгаа тэгээд үерхэд явж байгаа тэгээд жоох асуудал гараад харьцаа болсон байлаа. Яг тэрний дараа ингээд эргээд мэдээч хосууд бол мэдээч эргээд нийлхийг бол илүүд үзнэ. Ямар ч үед. Гэхдээ эргэж нийлээд нөгөөх нь яг урдах шигээн байж чадахгүй байх үед яг ингээд улам салын энэтэй бүтэхгүй мэн гэсэн яг тийм бодол нь илүү төрдөм болов гэж боддоо. Тэгээд магадгүй энэс ахуулаад тэгэл яг найзууд үлдэх нь хээ зүгээр үгүй юу гэсэн бодлыг төрж эхэлдэг байх. Тэгээд миний хувьд бол мэдээж найзууд үлдээ гэж боддог. Гэхдээ цаагаараа яг тийм эргээд яг шууд тийм угаасаа хэцүү шттэ ингээд хосууд байсан хүмүүс чи эргээд шууд гинт нэг найзууд чи юу байна мó ингээд тэгэхээр ч уус чадахгүй шттэ. Ядж л өөдөөдөөсөө хараа суучаад найзууд шиг гоё ингээ фан бай гэсэн чадахгүй штэ. Тэгэхээр яг тэр тал дээрээ бол байж чадахгүй үед бол зөндөө байдаг. Магадгүй юу бах те нөгөө илүү хайртай байсан нөгөө хаягддаг. Илүү одоо биш ээ. Илүү одоо хайртай нь үлдэж тийм сэтгэл гаргацсан үлддэг гэдэг штэ те. Магадгүй яг тийм байж магадгүй те. Тийм нөгөө нэг сэтгэл гаргасан нь илүү шаналдаг байлаа тийм үү. За тэгэхээр яг найзууд байж чадахгүй гэсэн хүмүүс нь илүү ихээс хайртай байдаг гэж магадгүй тий. За тэгэхээр би болохоор яг найзууд байж үлдсэн дээр гэж үздэг байхгүй юу? Ягаад тэгэхээр одоо яг магадгүй би одоо нэг хүн сайн болно тий. Тэр хүн ингээд одоо юу гэж хийж бүтээдэг ч гэдэг ч юм уу илүү мэрэмэлцэлтэй бас нэг зориг нөхтэй хүмүүс нэгэндээ тасдаг шүү дээ тий. Одоо юу гэж нэг зориг харсан ч юм уу эсвэл илүү их одоо ингээд альфанууд гэсэн үг шүү дээ тий. Тэгээ тэд нар одоо ер нь бол миний хувьд бол тийм хүмүүсийг нэгнийгээ олж найзалж нөхөрлж үерхдэг байх заяа. Тэнгүүд яг Монголд бидний насны яг одоо өвд чинь хоорондоо үерхэх боломжтой тэгээ ингээд тиймэрхүү насны хүмүүс хэдүүлээ. Тэгээд ингээд дээрээс нь одоо нэг сургууль байлаа ч юм уу эсвэл нэг мэрэгжил ч юм уу эсвэл нэг дүүрэгт ч юм уу амьдэрдэг. Тийм хүмүүс хэдүүлээ. Тэгээс тэр тоогч нь эсрэгээр нь ингээд эмэгтэй эрэгтэй хүмүүс чинь ахаад хуваана гэж бодхолээ. Нилийн бага хүмүүс ер нь бол байгаа. Монгол хүмүүс хүн ам цөөхөн тий. Тэгээ тийм болохоор чинь яг ингээд X-ийг үзэн яддаг хүмүүс байдаг шүү дээ. Бүр стандарт. Би нэрээ наваа тэгдэг байсан тэгэл. Яг тийм хүмүүсийг харахаар би яг салж малчаад нэгний тийм нэг өстой тийм ба ПМ гэдэг гараад ирдэ шүү дээ. Тэр бол угаасаа шал тийм асуудалтай. Харин чи ингээд салахтаа илүү тийм нэг нэгэндээ дурсамж үлдээгээд яг тийм нандин байдлаар салах юм бол
магадгүй тэр найзаас ч илүү бас байж болно. Тэг бүр яг нэг soulmate болж болно те. Ингээ бүх юм нь уусаа ойлгодог тэр хүн ямар үед яадаг бүх юм мэддэг болохоор чинь магадгүй ирээдүйд ингээд хоёр талаа найзууд байх юм бол нэгнийхээ нэг амьдралд нь бас хэрэг болох ч юм уу. Уусаал битээр цаашдаа өргөлжлөхгүй. Нэг нь нөхөртэй болсон эсвэл нэг нь их нэртэй болсон байлаа гэхэд за окей би бол одоо хүнд ингээд найзтай гай болох гэдэг би ингээд тослж дэмжиж гэх юм бол тэр хүний магадгүй soulmate байж болохоор хэмжээнд хүрэх байх. Тэгээд би өөр нь бол яг найзууд чаддаг байхгүй. Үгүй тийм магадгүй яг миний гэсэн сонсч ивэл найзууд шүү. Энэ өдрийн минь төрий. Сайн бацгаана гэж мангар болъё гэсэн. Тэгээд яадаг гэхлээр зүгээр тэр хүнтэй уусаа тэр хүн би тэр хүнийг сонгоод би тэр хүнийг хайрлаж байсан те. Би тэр хүн тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулсан би сэтгэлээ зарцуулсан гэд хайрлж ингэж явжсан те бүх юмаа ерөнхийдөө бол өргөж амж зарцуулна шүү дээ те. Тэгэхээр тэр болгон дээр зөрүүлээд надад өгж байгаа мэдрэмж нь ингээд яг тний хിവэрэ байгаа тийм үү. Гэтэ би тэрийг окей би найзуудаа ч гэсэн яг тийм хайртай байдаг. Одоо үгүй чинь яг найзын хайр болгож би харж чаддаг байхгүй. Тэгээ дээрэс нь бас яг манай өмнөх подкастын дугаар дээр ярьжсэн эрэгтэй эмэгтэй найзууд гэж байдаг гэсэн. Ерөнхийдөө бол бид нар байдаг талаас нь харж ярьсан байлээ. Ярьсан байгаа угаасаа. Тэгэхээр магадгүй байдаггүй гэдэг тийм дараагийн дугаар дээр магадгүй тийм цэцэн орлол хүмүүст бас илүү сонирхолтой байж магадгүй. Бас яг тийм болохоор яг найзын хайр гэж юу гэдэг талаа нэлээд юм одоо өөрийн гэсэн философи болохоор яг X-ийг харчаад найзын хайраар хайрлаж чаддаг би зүгээр саллаа гэхэд яг магадгүй 7 хоног сарын хугацаанд яг эм орчих ч юм уу тиймэрхүү байдал бол үүсч магадгүй. Гэхдээ би яг дараа нь уулзаа заа юу байна яг нэг харцдаг байсан шигээ те. Одоо юу гэж харцдаг байсан тохой үед тэгтээ яг нэг хараа мараа гэхгүй л байх. Гэтэ тэг хинээ ч юм уу те ингээ нэрээр дууддаг ч юм уу хочоор дууддаг ч юм уу. Тэгээд ингээ найзууд байчаар тэг зөрүүлээд яг тэр хүн чинь яг чиний нөгөө нэг яг найзын хүсэлтэй чи авах юм бол заяа. Яг тэр одоо юу бол амар зүгээр өгдөг. Би ер нь бол манай одоо X тэгээд ингээ найзууд байхыг амар хичээдэг. Би ингээд тусалж дэмждэг те. Одоо надад тусалцаа хэрэгтэй болох юм бол би тэр хүнд хэлээ зөвхөн одоо ажлын журмаар тэгж мэгж ер нь бол яг ингээ тусалцаа нэгэнд тусалцаа үзүүлдэг байгаа. Тэгээд яг нөгөө анх хэлсэнчлэн нөгөө хийж бүтээж байгаа хүмүүс нэгэндээ туслаад ингээд явах хэрэгтэй гэдэг үндсэн дээрээс магадгүй юм харилцаа үүсдэг гэж магадгүй. Тэгээд магадгүй одоо нөгөө найзууд байх хэрэггүй гэж үздэг хүмүүс бас байгаа бах. Тэгээд ер нь тэр талаар ер нь юу гэж бодож байна? За найзууд би бол одоо жишээ нь найзууд болох хэрэггүй гэдэг дээр бол бараг санал нийлдэг. Яг түрүү хэлсэн шүү дээ. Нэгэндээ гоё мэдрэмжүүдээ нэг хугацаанд өгч исэн. Тэгээд эргээд тэр хүнтэйгээ бас ингээд харилцаад байна гэдэг нь дараагийн харилцаанууд нь бас жоохон хүндрээд байдаг юм шиг санагддаг. Ер нь дараагийн харилцаа гэж яг одоо нэг хүнээс хүнтэй байж байгаа болчлоо шүү дээ. Тэгж байж байгаад өөр нэг хүнтэй боллоо гэхэд магадгүй те одоо юу гэдэг чинь зүгээр чи тэрнтэйгээ байгааддаг үстэй те тэр хүнтэйгээ найз үстэй гэсэн утгаар нэг тийм одоо тийм дизүүд орж ирдэг юм уу. Тэгэхээр яг тэр тал дээр бол яг нэг тийм байна. Гэтэ яг надад яг бүр тохиолдож байгаа одоо бүр тохиолдоо явж байгаа нэг юм байгаа. За тэр нь болохоор яг юу вэ гэхээр мэдээж салаад бол мэдээж маш удаж байгаа. 2-3 жил болж байгаа. Тэгсэн хэрнээ Итали байдаг л да. Гадаад байдаг. Тэгсэн хэрнээ ингээд найзууд шиг байгаад идэг. Хаяа ингээд мэдээж би тэр хүнтэй шууд ярилцдаг л да. Ер нь бол яагаад хоёул иргээ харилцаад байгаа лээ те. Шууд асуудаг хөхгүй. Гэтэл зүгээр бит хоёр ингээд эргээд зүгээр ингээд чатаа унших ч юм уу зүгээр найзууд шиг байгаад идэг. Зүгээр ингээд нэг чаталдаг хүмүүс шиг л байгадаг. Гэтэл яг бүр нэг 2-3 жилийн өмнө байсан яг тэр гал халуун юм мэдрэмж ерөөсөө байхгүй. Зүгээр нэг тийм нэг найзууд болцсон байгаа сте. Найзууд гэх юм уу эсвэл зүгээр андууд байгаа сте. Real land манд хинч одоо хайшин зүгээр нэг тийм нэг чаталдаг хүмүүс эдэж штэ юу байна муу байна гэл яг тиймэрхүү зүгээр харилцаатай. Гэтэ тэрнийг хаашаа явах гэдэг нь ерөөсөө мэддэггүй. Хамгийн гол нь нэг шал нэг тэнэг юм болохоор яг юу вэ гэхээр яг тийм X-тэйгээ зүгээр тийм чаталдаг байгаад тахаар яг цаашаа яахаа ерөөсөө мэдхий болчдөг. Одоо ойлгож байгаа сте тий. X-тэйгээ харилцаад байхаар дараагийн хүн гарч ирэхээс айдаг болчдөг гэх юм уу. Одоо ингээд X-тэйгээ чатлаад байгаа гэдэг чинь тэр харилцааг эргүүлж сэргийлэх гэж чатлаад байгаа юм уу?
Эсвэл тэр хүнтэйгээ зүгээр найз байх гэдэг юм уу? Эсвэл зүгээр өдөр тутмынхаа амьдралыг хуваалцдаг өдрийн тэмдэглэл шиг ингээд харилцаад байх юм уу те? Эсвэл мэдгүй яг тийм байдалтай байгаад хэр ингээд дараагийн хүмүүс гарч ирэхээр илүү тийм толгой иргэм асуудлууд өөр нэмэгдэм санагдсан. Одоо жишээ нь би тэр хүнтэй одоо тэр гадаад идэх хүнтэй жишээ нь ингээд найзын харилцаанд байгаад идэг. Тэгээд одоо цаашаа яахаа бол ерөөсөө мэдэхгүй шүү дээ. Яг харилцаж явах үед бол цаашаа ингээд эргээд нийлэх гэж байгаа юм уу? Эсвэл зүгээр ингээл чатлал яваадах юм уу? Тэ бид нар ч одоо удахгүй гэр бүлтэй болно. Тэр үед ч гэсэн ингээд чатлаа яваадах юм уу? Шат тийм асуулт тий. Тэр гэр бүлтэй болсон ч гэсэн тэр хүнтэй ингээд найз байгаадах юм уу? Тэ. Тэр чинь бүр асар том асуудал байхгүй бүр гэр бүлийн хэмжээнд яригдахаар. Тэгээд тэр хүнтэй ингээд найз байлаа гэж бодоход найз гэбэ явж яхад чинь ингээд нэг өөрөө шинэ найз хүнтэй боллоо шүү дээ. Тэнгууд тэр шинэ найз хүн маань яг тэр найз гэдэг харилцааг хүлээн зөвшөөрөх юм уу? Төвшөөрдөг байх юм уу? Чи найз гэчээд над руу чат бичихгүй тэр хүнд яахлаараа хариу өгдөйн. Тэ зөндөө асуудал гарч ирэх байна. Тэгээд ер нь бол тэний зөндөө болно. Тэгээ магадгүй бас нэг би бас нэг хэд хэдэн жишээ сонсчлээсэн л та. Одоо нөгөө тэрний найз нэг гэдэг байсан гинэ гэж ирдэ штэ тий. Тэнгүү тэнд ерөнхийдөө юу гэдэг хүндтэй хэлээрээ. Хүндтэй хэлээрээ гэж. Тэгээ юу гэдэг байсан гэхэлэр ер нь хөвчлэн одоо салчаад тэгээд эргэж одоо уулзаад тий ингээд эргээд нөгөө харилцаа ингээд сэрэх гээд байдаг. Тэгээ магадгүй одоо нөгөө нэг одоо нөхөн найз залуутай болцсон байлаа тий. Тэгэхэд найз залуутай болцсон мөртлөө одоо хууч X-тэй ингээд уулзж байгаа гэж байгаа байхгүй. Тэнгүүтээ нөгөө эргээд нийлждэг тий. Тэг ингээд найз залуудаа гаргадаг яг цагаа гаргахаа болонгуудаа яг тэр одоо X-тэйгээ бүр илүү дотн байгаад байдаг. Тэгээ магадгүй ер нь бол яг тэр бас үнээсэн сонсох үнээсэн сайн мэдэхгүй ундч үтсэн нэтрээ гэдэг тэгэхгүй юу. Тэгээд нөгөө нэг залуу нь хэлж байгаа байхгүй тий. Ингэж штэ тий. Йоо ер нь юм байна би өстө боллоо гэл X-тэйг юм байдаг гэдэг. Яг энийг яг янз бүрийн төвшөнд л авч үзэх байх л та. Тэг яг нөгөө X-тэйг хэрвээ чи хүнтэй ингээ үерхэж байгаа бол тий X-тэйг ингэж бүр дотн ингээ нэтэрээ харилцаанд байна гэхлээр бүр хэцүү шттэ уусаа. Тэгэхээр хэрвээ нэгэнт тэр хүнийг ингээ сонгоод үерхсэн бол тий яг зөөрлөө чи тэрөөсөө тэр өмнөх X-үүдийн ингээд чи стан тэгээ ингэж ийн одоо яаж ийн хийж ийн гэдэг давхал асуудал. Тийм их асуудал үүсэх юм бол бас магадгүй тий тэр хүнд чи өөрт нь хэцүү шттэ. Ингээд чи нэг охинтой ингээл үерхсэн чинь тий одоо нэр дигитал дэсэн охин чинь яа тийм ингээл тэгээд л амар хэцүү үстэй тий чи нэгэн тэр хүнийг сонгоод үерхэж чахт чинь тэгэл өстой яадаг байсан идэг байсан яагаад тавьж хадлаад байгаа нэ тэрэ гэдэг. Тэгэхээр бас нэлийн хэцүү болох бах тий. Тийм яг наадал дэжсэн ч гэсэн яг санал нэгж байна. Одоо жишээ нь гэхдээ бид нар чинь бидний хийдэг хамгийн том алдаа ч ерөөсөө тийм байхгүй. Ерөөсөө нэгэндээ нэг тийм худлаа хоосон тийм мэдрэмж төрүүлээд хайчдаг. Итгэл төрүүлээд гэх юм уу? Одоо хиндэж байж болох байхгүй юм бол. Одоо нэг хүн мэдээж нэг хүнээс салаад жоохон сэтгэл хөдлөлтөй явж байхдаа нэг хүнтэй танилцлаа тийм үү. Тэнгууд бид нар чинь мэдээж шинэ хүн рүүгээ илүү тэмүүлэх нь ойлгомжтой шүү дээ. Тэгсэн ирнэ хуучин хүнтэйгээ ингээд найзгаа яваад хахаар тэр цаана байгаа хүндээ магадгүй нэг тийм хоосон итгэл төрүүлээд тайцсан байх магадaltaй байхгүй. Тэ. Тэнгууд тэр одоо тэгж явж байгаа л гинт шинэ хүнтэйгээ амар үерхэж мөрхэл явчих юм бол нөгөө хүн айгу найз хэвээр үлдсэн шүү гэж бодож исэн чинь яг саяны асуудал хөндөгдөх юм бол тэр цаана байгаа хүн чинь бүр хэцүү байхгүй. Надтай ингээд хэсэг ингээ найз шиг байж исэн гинт алга болчлаа ч юм уу те эсвэл өөр хүн тоолно аа марчлаа. Тиймэрхүү яг сэтгэлдлүүд хоос үлдээх лах гэж бодож байна. Тэгээд миний хувьд ч гэсэн яг нэг хөвгөлтэй зүйл байдаг л та. Хөвгөлтэй ч гэсэн жоохон гомдмоор. За яриач. Тийм. Яг тэр одоо асуулт руугаа эргээ орё л тий. Тэгээ X-тэйгээ найзууд хэвээр үлдэж чадах уу тий. Ингээд яг X гэж хэлэх жоох хэцүү л дээ. Яг би нөхөнд амар сайн байсан. Ер нь бол тий. Анхны харилцалтай. Ер нь бол анх удаага тэгэж хүнд амар унж туслаа. Сайн болсон гэх юм уу? Тэр хүн зориулж дуу хүртэл зохиосон. Тэгээд мэдгүй яадсан 2-3 жил. Гэтэ тэр харилцаа бол жоохон адармаатай харилцаа л да. Ер нь бол анхандаа ерөөсөө найз гэд эхэлсэн харилцаа. Тэгж явж байгаад хайр болох уугүй юу гэдэг асуудал хөндөгдсөн бохгүй юу. Тэгээд мэдээч эмэгтэй хүн бол мэдээч нэг найзгаа харсан хүнээ бол мэдээч хизээж хайр гэж харддаг юм байл л да. Яг миний туршлага дээр бол тэгж мэдрэгцэн. Тэгээд
миний хийсэн хамгийн том тэнэг зүйл нь яг юу вэ гэхээр би өөрөө төрүүлээд тэр хүнд би мэдээ сайн байгаа штэ. Өөрийгөө яавал тэр эмэгтэйг өөр юм болох уу гэж айгүйх тэр хүнд айгүйх одоо чи анхаарал тавьж халамж тавьж зөндөө зүйл хийдэг байсан. Тэгж 13 юм. Эр хүний 14 дэх үеийг 14 дэх утгаас орлоо. Тэгж явж жагаад тэгээд эцэст нь хамгийн тэнэг нь би өөрөө найзууд бай гэсэн шийдвэрийг хэлсэн. Яа. Тэр хүн надад заа чигээгүй үгүй чигээгүй байж хахад нь би өөрөө зүгээр хоёлаа найзууд байсан зүгээр юм байна гэж хэлсэн аахгүй. Та нар яг мэдэрч ийн үгүй юу тэр. Би өөрөө сайн гэж араас нь гүйжсэн аа. Би өөрөө найзуудтай гэж. Нөгөө нэг яг нэг охин найдаг нэг толцсон залуучууд байдаг шүү дээ. Араас нь гүйжсэн аа. Бүм. Нэгсийг байхгүйсэн болоод гаж ирдэг шиг. Тэгээ яг нэг эргүүлэл энэ хайчиж үгүйсэн. Цараараа. Яг тэрүүсийг мэдхгүй. Яг нэг тийм зүйл тохиолдсон. Тэгээд тэрэн дээрээс яг үндэслээд харахад бол гэтээ би тэр хүнтэй бол үерхлээс илүү тийм дотн харилцаатай байсан. Гэтээ яг тийм заавал унтчихвт яг тийм тиймэрхүү утгаараа биш зүгээр нэг нэгэндээ тавьж байгаа тийм халамжаараа тэр хүнтэй байхдаа хөвгөлтэй байдгүй тий. Тэр хүнтэй одоо 7 оны хэдэн цаг хамт өнгөрүүлдэг үү? Одоо хамт өнгөрүүлж байгаа хугацаа болгонд нэг нэгээ сандаг байсан уу тий? Хамт байхдаа нэгэндээ анхаарал тавьдаг байсан уу? Тиймэрхүү харилцаагаараа гэх юм бол тэр хүнд би мэдээч маш сайн байсан. Тийм байж байгаа тэгээд нэгэндээ ингээд жоохон болоод тэгээд сайн мэн гэж хэлээ. Тэгээд тэрнээсээ болоод би өөрөө ингээд жоохон хэлэхүүгээ жоохон бодоогүй хэлснээс болсон ч юм уу зүгээр яатсан төрүүлээд яатсан. Хоёлаа найзууд тэрвэрлсэн дээр юм байна гэж хэлсэн. Гэтэл эргээд бол мэдээж эмэгтэй хүн хизээч яг тийм нөхцөл байдалд орсон эмэгтэй хүн бол мэдээж эргээд найзууд бай гэж бол хүлээж авахгүй юм шиг байлаа. Тэгэхээр яг миний нөхцөлөд бол жоохон өөр л байгаа шүү дээ. Яг тийм үерхэж байгаад ингээд найзууд болсон биш зүгээр найзууд байжгаад ингээд илүү адванс төстэй очсноо. Төвшин нэг ахих гэж оролдоод фейлдэн готлоо эргээд найз руу гоон чадаагүй байхгүй юу. Ингээд шууд дээш явж ийсэн ингээд зогсоод шууд доош унтсан байхгүй. Тэгээ одоо бол яг тийм найзууд биш бүр зүгээр баг танилуд шиг харилцаатай болох гэдэг юм шиг санагддаг. Тэгээд яг тэртэлтэй жоохон сайд ч гэсэн гэтээ зүгээр шүү дээ. Энэ амьдрал чинь тэгээд сайхан байна. Хүйтэн байна. Тэгээ ер нь би бас бодлоо нөгөө яг нэгдүгээрт хоёр хүний бас яг характер те одоо яг үерхлэн талаар юу гэж боддог, салтын талаар юу гэж боддог нэгдүгээрт амар хэрэгтэй одоо гол зүйл юм байна тийм үү. Тэгээд хоёрдугаарт юу гэхэлэр юу юм шиг байна. Одоо нөгөө яг яаж салснаасаа шалтгаалдаг юм шиг байна те. Магадгүй одоо ингээд нэг нь хитрхи ингээ хайртай байхад нөөх нь одоо аль хэдийн ингээ хөрцөн ч юм уу те. Ингээд хөрцөн харилцаа болгоосаас хэцүү шттэ те. Нэг нь ингээд эмчтэй гэдэг ингээ бодож байгаас юу нэг хэцүү. Тэнгүүд нөөх нь хитрхи хайртай байгаад тэгээ магадгүй салах юм бол яг анх ярьжсэн шиг нөгөө нэг нь хитрхи одоо хайртай байхад тэр эргэж найзууд болж чадахгүй байхгүй те. Магадгүй тэр яг үлдчихэж байгаа нь өөрөө за бүх юм контролдод хоёулаа найзар үлдээ гэх юм бол магадгүй үлдэнэ те. Гэхдээ бас эргээд ингээд одоо нийллээч гэсэн те. Одоо хүмүүсээ бас тийм байдаг шүү дээ ингээл үргэж тэр хоёр үргэж байгаа л гэж ингээл нөгөө салсан гинэ гэж дахиад нэг үргэж байгаа гэж ингээл ер нь яг ийм их олон салж нийлдэг харьцаа юу гэж боддог. Олон салж нийлдэг. Одоо яг тиймэрхүү харилцаа бол цаас айгүй шүү дээ ер нь. Тийм юм байдаг. Нэг мэдхэд амар нийлсэн тэгж байгаа салчлаа гээл жоохон байцнаа амар очроо болцсон юм шиг явж ирсэн аа тэгээл болохоо болцдог те. Яг энэ харилцаа бол зүгээр 13 дуу зуунаас хойш байсан харилцаа. Шууд түүх бэрээ. Манай өмнөх. Тиймдээ би бол яг түрүү хэлсэнчлэн угаасаа найз байх бол шал утгагүй харилцаа гэж боддог учраас надад бол тэгж олон салж нийлсэн тийм туршлага бол байхгүй. Шууд угаасаа би салаад ер нь баг харилцаа баг шууд зэг тавьчихдаг. Баг дараагийн хүн дээрээ яг өмнөх хүн дээрээ гаргаж исэн алдаануудаа давтахгүй хичээгээд өмнөх хүн дээрээ туршлах жаад амар юусэн шат дахиад нэг шат өөрийгөө боловсруулаад те илүү джентлмен байх талаараа илүү өөрийгөө боловсруулаад дараагийн хүн дээр илүү боловсрсон одоо те тийм болцсон бүрэн болцсон төмс шиг очдог төмс шиг яг наадтал дээрсэн би сая нэг юм ярих гэж марчлаа юм байна. За жоохон байж байгаа санах байлгүй тэгэхээр за саяны асуулт чинь нөгөө юу гэсэн шүү дээ олон салж нийлдэг харилцаа юу гэж боддог гэсэн шүү дээ хүн яг ийм шиг байлээ би бас яг өөрөө зөндөө бодчихлээсэн наадлаа би угаасаа амар хэн боддог л та яг хүн яг бүх зүйлээ зориулаад одоо бүр ингээд
биеийнхээ эдис ширхэг бүхнийг зориулсан харилцаа салах юм бол тэр чинь бүр ингээд хоёр талтай уналтанд орчих жоох юм шаналд орчих жоох юм. Одоо тийм ингээд нэг тийм нэг юу байдаг штэ ингээд нэг нэгэнд ингээд бүх зүйлээ зориулдаг бүр ирэхэд ингээд дөнгөж эхлээд явж байгаа л тий гэл мэдгүй нэг тим харилцаа байдаг штэ ингээд үерхэж эхлээл шууд ингээд бүх зүйлээ зориулаад эхэлдэг харилцаа. Тим яг энэ миний яг ирээдүйн хүмүүс гэлээ тий бүх зүйл нь ингээд гой бүтээд байгаа юм шиг тий тэгж бодж явж байгаад гинт ингээд салж малд нийлмэл гинт нэг жижиг юмнаас болж хэрүүлээгээл тэр нь ингээл жоохон салж малах юм бол эргээд нөгөө хоёр дээр аюу хүн дээр тусдаг. Тэгж явж байгаад хэрвээ нэгнийгээ буцаад за наастана уушлаараа машлаач юм тэгж байгаа л нийлчих юм бол тий тэр чинь ингээд хэсэг хугацаа л явна штэ. Тэгж явж байгаа л дахиад жижиг юм гарвал тэрнээсээ том болж хасдаг. Одоо гал хасж байгаа адилхан юм. Жижигхэн байж байгаа л буцаж нийлээд буцаагаал яхаараа айгүй дүрлэлцдэг ч юм уу тий. Тэгж явсараад мэдээж эцэн нь бол мэдээж салж ил таараа. Тэгж олон салд нийлсэн хүмүүс юу гэж тэгэл байгаалах уу тий. Тэнгууд харин эсэргээр ингээд нэг тийм гоё ариун нэнтэн үерхлээд чинь нэг тийм гинж юм шиг. Магадгүй ингээд нинийга бүр яг одоо нинтэйг хэрэлдгээс илүү бүр ингээд тий өхөөрдөөд идэг респект идэх тий. Нэг тийм нэг чимхит авчмаарч юм шиг. Нэг тийм харилцаанууд байдаг шүү дээ. Горлоо ирхээ гэлчмээр. Горлоо ирхчмээр юм шиг. Тийм харилцаанууд бол салсан ч гэсэн эргээд яг нэг горлоо ирэхээр бэлэн байгаад тийм шүү дээ. Горлоо ирэхэд гэж чинь надаа нөгөө нэг за загад авах шал өөр юм бодогдчихлоо. Дараа яа. Подкастны дараа яа. Тэр яг вэ. Тэгээд яг нэг тийм харилцаа бол ингээд заахаа ингээд хоёулаа угаасаа болох бүтггүй юм ингээд тохиролцоод хоёулаа ингээд гоё байя гэх юм бол эргээд бол яг тусах тал дээрээ бол илүү тийм гоё байх бах гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол миний хувьд баг шууд хэлэхэд бол эхний танилцаад одоо ингээд үерхч байгаа бол эхний сар 2 сар жоохон тамталтын үе байх хэрэгтэй хосууд нэгийг мэдхийн тулд энэ хүн ямар үедээ ууралж ийн те энэ хүн ямар үедээ баярлж ийн ямар үедээ сэтгэл готролд орж ийн те юу юуг ингээд бүх зүйлээ зориулахаас илүү те нөгөө нэг хэлдэж штэ маа эцэг эхчүүд өвөө эмээнэр ч гэсэн хэлдэг юу юуг хадгаа бариаг өгөхгүй гэдэг нэг тийм үг штэ яг тэрнтэй адилхан ялангуяа бидний насны залуучууд бол бүр тийм байхгүй одоо бид нар чинь гэр бүл төрөлтийн баг эцсийн шатн дээр явж штэ ямар хүнтэй суух уу те гэрлэх үү те яг тэрийгэ боддог үе эхэлсэн тийм болохоор бидний нас бол яг 10 жилд бол хөөрхөн штэ ингээл би тэрэн сайн гэж явж байгаа л нөгөө охинтойгоо хамт байцгаалan бол нэг дэлхийг гартаатах байгаа юм шиг мэдээ. Канаас нь байрсаа салгаж болгоно. Нас салгаж болгоно. Байж байгаа тэгээд одоо бидний насн дээр бол яг тэгж бодох үе бол биш юм шиг санагдав. Бид нар бол илүү яг цаашдаа хамт насан туршдаа хамт байх хүнээ ингэж сонгох тал дээр илүү бодож байгаад нийлэх юм шиг. Магадгүй тэр хүнийг те ингээд нилээн эхний 1-2 сар бол нилээн бас харж байгаа те энэ хүн үнэхээр маа өвдөхөд яаж юм те маа баярлахад яаж юм те яг нэг тиймэрхүү байдлаар хамтж байгаа ч юм уу хамт одоо жаргаж гэнэ үү те үнэхээр тэгэл за яг 1-2 сараа гэтээ энэ хүний яг тэр хугацаа бол хамаагүй л дээ ер нь яг үндэ тэр хүн үнэхээр тэр хүнийг сормоор шинжмээр байвал 2-3 жил болсон ч хамаагүй шүү дээ хэд хэдэн үлрэл өнгөрөөл дээ те хавар болоход яаж юм 100 болоход яаж юм те сэтгэл зүйн байдал яаж юм сэтгэл зүйн байдал нь яаж өөрчлөгдөж чинь те чи угаасаа нилээн яг үнэхээр энэ хүнийг ирээдүйн хүнээ гэж үнэхээр хүлийн зөвшөөрмөр л байгаа бол нилээн харж агаад бүх зүйлээ зориулсан нь зөв юм шиг санагдаж байна. Тэр нөгөө төрийн хугацаа гэсэн дээр бас нэг юм судалгаа хиймлээ. Хосууд яг 3 удаа юм нэг одоо мөчлөг таардаг заяа. Яг хосуудад 3 удаа мөчлөг таардаг. Эхний мөчлөг юу гэхээр танилцах мөчлөг гэж. Тэгээ танилцаад одоо нэг 2 гараа танилцсан удаа үргэлжлэм л те. Тэгээд үргэлээд 3-6 сарын хооронд. Энэ л болохоор яг нөгөө танилцаад дөнгөж нэгнтэй саад яг уурлуул яаж ийн одоо инээхтэй яаж ийн яг нөгөө нэг яг анхных нь одоо анхны сэтгэлдлүүд шүү дээ тий. Яг энэ болгоно яг 3-6 сарын хооронд бас нөгөө салахад хүргэдэг нэг шалтгаан гинэ. Дараагийн нь л болохоор 3-4 жил. 3-6 сар ингээд танилцаад ингээд за энэ үе шатыг давлаа гэх юм бол за 1 жил ер нь бол хосуудыг харж байгаад бол 1 жил 2 жил үргэлжлэх те. Тэгээ 3-4 жилдээ яадаг гэхэлэр амьдрал нөө зохиож эхлэхдэг те. Одоо юу гэж арай нэг өөр төвшөнд очдөг.
одоо нөгөө хүүхэд яригдчих эхэлдэг ч юм уу те. Одоо чи манай гэрийнхнийг одоо гэрийнхэн нь хэлсэн байдаг. Чи манай гэрийнхнийг юу гэж бодож байна? Би танаа гэрийнхнийг ингэж бодож байна ч юм уу. Тэгээ нэг арай нэг өөр төвшний жоо маргаан те. Тим хүүг гараад хэрвээ хосууд маань энийг авчих юм бол дараагийнх нь болохоор 5-аас 7 илүү дээ тэр хавцаа жил байдаг чинь. Тэгээ юу ирэхэд 5-аас 7 жил гэхлээр нэг амьдрал зохиогоод хүүхэд гарсан ч юм уу. Тэгээ хүүхэд гараад ирэхлээр эрэгтэй эмэгтэй хүмүүс нэг одоо нэг хичнээн тийм хариуцлага нэмэгдээд ирэхлээр эр хүн одоо ингээл нэг гэр яг нэг тийм хүүдлээд штэ. Эр хүн гэр бүл авч явах хэвээр. Эхнэр бол ингээ гэртээ ингээ харж явах хүүхдээ хараал ингээ байж явах хэвээр. Өнөөгийн энэ цагт болохоор эр хүн зөвхөн одоо ингээ мөнгө олдог хүн байх юм бол энэ бол good father биш байхгүй те. Одоо хүүхдтэйгээ тоглодог зөрүүлээд нөгөө эхнэрийнхээ гаргадаг байсан тэр юуг одоо ингээ одоо хийдэг те. Одоо гэртээ хүүхдээ хардаг ээж гэхээс илүүтэйгээр аавтайгаа ингээ хамт харилцдаг хүүхэд бай. Тэнгүүд манай одоо эмэгтэйчүүд бол илүү хүчрэг болсон шүү дээ тий. Яг л би гэртээ хүүхдээ хараа суух хэвээр би гарч ажиллая гэхэд тэнгүүд би зөв мөнгө олж чадна би бол power girl гэх юм л тиймэрхүү тийм үз байдаг шүү дээ тий. Тэгэхээр бас яг энэ болгон дээр ингээд тавцаад ингээд харахад 5-аас 7 жил дээр яг тийм яг гэр бүл зохиогоод илүү юм дарамт шахалт гэх юм уу яг энэ хоёр энэ хүн ингээд амьдраад явхлаар яг ямархуу байгаагаас нь шалтгаалаад тэр бүх reason-уудээс шалтгаалаад ингээд юу яадаг гэж байна. Салтын бас нэг мөрчлөгийг өгдөг гэж байна. За тэгээд хэрвээ одоо яг энэ 3 энэ левелийг ингээд давчих юм бол тэгээд ер нь бол тэр хоёр маань ингээд ямар бүр нэг амар одоо нэг чухал асуудал нэтэрэг гарчихгүй бол цаашдаа амьдэрдэг гэж байгаа юм. Тэгээд нэгээс ийм судалгаа бас байна. Тэгээд осууд манаас өөрсдөн дээрээ анхаарахгүй тэгээд бид нар бас яг яаж ийсэн би яг яаж яавал зүгээр байна. Одоо би энэ хүний тэг ийм уурын давх уу би энэ хүнийг ингэж бодож би намайг ингэж хэлэхдээ ингэж ууралж юм аа тэр болгоны эхний 3-аас 6 сарда хар тэгээд бүр болохгүй гэж үзвэл эртгэн дээр үүдээ бойсон дээр те бас нэгнийхээ амьдралыг бас яах хэрэгтэй тэгээд айгүй бол яаж яагаад хүүхэд мөхт олч юм бол юу нэг левел 3 руугаа хажууд толоод очиж те тэгэхээр 2-оо даваг хүмүүс бол 3 дээр угаасаа асуудал үүснэ тэгээд ер нь бол яг энэ нэгнийг бас хүндэлж ойлгоно бас нэгнийгээ респект ингэж хийгээд тийм одоо сонирхлыг бас хүндлэх хэрэгтэй те. Яа тэгээд түрүүн миний ярьсанчлан нөгөө нэг би жишээ нь бол тэр хүнтэй одоо нөгөө нэг фейлсэн хүн дээрээ фейлсэн гэж яриад маар муухай. Тэр хүнийгээ жишээ нь 2 бараг 3 жил шахуу найз явсан гэж хэлсэн шүү дээ. Яг тэр хугацаанд би яг боддог байсан байхгүй. Ер нь энэ хүн магадгүй намайг харж иж магадгүй те. Би энэ хүнд магадгүй баялагт нь хамт байх хэрэгтэй те. Өвдөгт нь ядаж юм авччих хэвээр гэдэг үүднээс эрэгтэй хүнийхээ хувьд гэсэн үг шүү дээ. Ялангуяа энэ угаасаа л байгалийн замаар эрэгтэй нэмэгтэйгээ эргүүлдэг хорвоогоос хойш би ч бас эрэгтэй хүний хувьд тэр хүнийг бас 2-оос 3 жил тэгж явсан байхгүй юу? Crush. Тийм, crush. Тэг crush friend. Crush friend. Close friend. Facebook ийм оролцсон тий. Crush friend. За тэгээд 2-оос 3 жил харж мэдэж явсан. Яг энээс яг эргээ харахад бол би бол яг team type юм байна байхгүй ингээд шууд те. Шууд юу хадгаа бариад очдөг юм биш ээ байхгүй. Тэгээ эхлээд яатсан ингээд найзлж үздэг юм байна те. Хэсэг тэгж явж байгаад яг үнэхээр сайн бол үнэхээр дууц зохиогоод өгчдөг юм байна. Хаалч өгчдөг юм байна. Тэр жоохон нэргэн байлаа. Тэгээд мэдээч харилцаа бол мэдээ цаг хугацаагаар давхарган тогтсон юм санагддаг. Яг сомны хэлстэй адилхан. Тэ. Угаасаа ярьчихэд идэм аа. Сонгон мэдээж ургах тусам, хөвшрөх тусам хальсаа мэдээж зузаатахдаг. Яг тэрнтэй адилхан. Эхний 1-2 сар мэдээж гоё халуухан байж болно те. Анх уулз хулгандаа догтлдог байж болно. Удах тусам яг нэг тийм гоё шин зүйлээ хадгалах хэрэгтэй. Яг нэг тийм шинэлэг одоо ингээ уулз холгондоо ядаж догдолдог те уулз холгондоо энэ хүнийг яаж баярлуулах уу гэдэг нэг тийм хин хиндэн байх хэрэгтэй байхгүй яг тэр нэг тийм санаачлаг итвэх те тэр итвэх байхгүй бол мэдээж харилцаа цааш явахгүй шүү дээ нэг лүү тэмүүлэх гэсэн тийм итвэх яг тэрнтэй адилхан ингээд бүгдээрээ яг ингээд бүгдээрээ зэсэг гуруулаа гэдэг юм бол бүгдээрээ санаачлахтай яг ярих гэдэг угсаа ойлголцоо шүү дээ. Яг нэг тийм сонгон шиг байх хэрэгтэй. Удах тусам илүү тийм бат бөх харилцаатай болох хэрэгтэй. Ааг нэгсэх хэрэгтэй. Ааг нэгсэх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор ингээ нэг лоон шиг ингээл харьсан ингээ шууд гарцдаг. Тийм хусангуучаад гарцдаг. Удаага. Яг тийм харилцаа байх юм бол чинь тэгэл жоох асуудал гараад тэгэл байхгүй болчих шүү дээ. Тэгэхээр яг мэдээж харилцаа илүү бат бөх болох уу эсвэл бүр
асуудалтай бүр салхтал руугаа явах уу гэдэг бол мэдээж хувь хүний хоорондын яг тэр хосуудын хоорондын харилцаа хоорондоо нэгнийг ойлголцох байдал, нэгнтэйгээ илүү ярилцах, сэтгэлээ нээж ярилцах юм тиймэрхүү үе. Тэгээ мэдээж хосууд илүү санаачлахтай байх хэрэгтэй. Тэгээд яг тогтож юм да. Тэгээ яаж яг подкаст хийхэд нэг асуусан шүү дээ. Нэг найзууд хэвээр үлдэх үү гэх. Тэгээ одоо яг юу гэж бодож байна. За ер нь бол би бол хүмчээ. Найзууд хэвэр үлдсэн дээрээ. Дээрээ л гэж бодож байна. Яг уусаа яг нэг хоёр яг талаас нь харж ярьлаа. Тэгээ өнөөдрийн подкаст та бүхэн ч гэсэн нэгийг ер нь бол ойлгуулж хоёрыг тунгаалгасан баха. Тэгээд хосууд одоо ингээд үерхэж байгаа хүн ингээд харж байгаа эсвэл үерхэл маань ингээд лидийн болоод гэр бүл болчихсон бүх хүмүүстэй бас баган ч гэсэн өөр өнцөг харуулах гэж хичээлээ. За тэг өнөөдрийн подкастт оролцсон баярлалаа. За ингээд хүнд хэрэгтэй подкастын 3 дахь дугаар энэ хүрээд өндөрлөлөө. Дуустлан сонссон та бүхэнд баярлалаа. Popped off, then your girl gave me just a little bit of la chop. Baby so cold, he from the north, he from the Canada. Bankroll so low, I got nothing.